Энэ бичлэгийг үзсэн нэлээд явсан шүү дээ тий сошиалор. Намнаа харсан уу? Харсан. Тий. За. За энэ хүү бичлэгийг бас үзэж та бүхэн маань ер нь сошиалор нэлээд харсан байхаа гэж бодож байна. За тэгээд энэ хүү бичлэгтэй холбоотой зочид маань орж ирэхэд бэлэн болсон байна. За олон улсын хэмжээний мастер Анар, спортын мастер Алчинг студид хүндэтгэн орж ирнэ үү хэмээн урьж байна. Сайн байна уу? Нэмэнд болов. За тэгээ голдоо суугаад чивчээ зүгээд микрофон өөртөө гоё тааруулаад гэртээ байгаа шүү гэрээ. Гэртээ юу ямар байдаг вэ? Одоо л харцгаая. За нэг болж байна. Болж байна. Ямар гоё байна. Хоёр хаана. За ана сайхан амарсан өглөөний хэрхий хэлж байна. Сайхан амарсан өглөөгөө эхэлж байна. За бид хоёроос та бүхнийг танилцуулаа, өөрсдийгөөс гоё танил, дэлгэрэнгүй танилцуулаад өгөөч. За намайг Амгалангийн Алтчин гэдэг. Одоо 21 настай. Тэгээд спортоор хичээлээд бараг 15 жил болж 6 настайгаас хойш тий. За намайг болохоор Амгалангийн Анар гэдэг. Бас адилхан Цэглэр хичээлээд 15 жил болж байна уу? 8-5-аас хойш уралцтай бид хоёр. Хичтүү хоёр байна. Төрсөн хичтүү. Оо ямар гоё. Тэгээ хамтдаа тэгээд 15 жил турш. Тий. Тэгээ ялаад байгаа. Тэгээд бүтээд байгаа. За автоспортоор хичээлдэг тий. Тэгээд яг үзэгчдээ илүү дэлгэрэнгүй яг ямар төрлөөр юм бол тий. Маш олон төрөл автоспорт гэхээр байгаа шүү дээ. Олон бид хоёр болохоор яг анхны хичээлсэн төрөл нь болохоор мотокроссоор эхэлсэн. Мотокросс гэдэг нь болохоор яг одоо бүх одоо мотоспортод А үсэг гэж яригдтiin. Тэр спортоор хичээлж эхэлсэн. Тэгээд бид хоёр болохоор дүүбт хоёр болохоор олон төрөлт гэж явдیں۔ Одоо мотокросс, эндоро, бааха, ралли тэр төрлүүдээр бүх төрлөөр нь уралцдаг тамирчид гэсэн үг. Тэгээд давхар одоо бас тэр төрлүүдийнхаа машины төрлөөр нь уралцж байгаа. Тийм тамирч хүмүүс байна. За тэгээд ер нь энэ спортоор яг хичээлж эхлэхэд те ер нь хамгийн гоё одоо адреналин ялгаруулдаг хэсэг нь л нэ. Миний хувьд болохоор харьяаж үсрэх. Яагаад гэвэл нөгөө нэг тэр юу эргэлтээс гараад тариалтаас хариалт шилжих хүртэл ингээд тийм агаар дээр ингээд юм чөлөөтэй гэдэг нэг гоё байдаг тийм. Тэгээд фристайл болгоод тэр нэм таалагддаг. Хоёлаа асаасаа. За уучлаарай. Зүгээр. 6-8-тагаас эхэлсэн гэсэн шүү дээ. Анх яг энэ спорт руу хэн дагуулж оров? Тэгээ яг юунд нь болоод дурлж эхлэв энэ спорт. Манай аав маань өөрөө тамирчин байгаа, олон улсын хэмжээний мастер. Тэгээд аавны нөгөө нэг багаасаа бид өөр тэмцээнд дагаж ивсараад өөртөө сонирхолтой болсон. Тэгэл тийм сонирхоод тэгээд уралдаад ихсэн. Тэгээд бүх юмний гол үсэр болохоор манай аав ерөөсөө бүх юмний суур бүгдийг тавьсан. Энэ эмэгтэй бас тамирчин байх. За тэгээ ер нь мотоспорт хичээл ер нь хэр хүнд байдаг вэ? Тэгээ бэрхшээлүүд ер нь хэрэг толгомддог вэ? Гайгүй юу? Яг үнийг хэлэхэд бол гайгүй л гэж би бол боддتي. Яагаад гэвэл яг тестостероны хувьд бол эрэгтэй хүмүүс ч илүү шүү дээ. Эрэгтэй хүмүүс ч арай л биертэй. Гэтэ эмэгтэй хүн нөгөө нэг техник зүйлтэй харьцаж байгаа болохоор техник зүйлтэй илүү сайн харьцаад сурчин бол юм чи нөгөө нэг нөх ялгатаад авах тийм ингээ илүү гүйдэх юм бол байхгүй гэж би бол боддتي. Би айл нь хариулах болов гэж бодсон. Нэг нь хариулчихаар нөгөөх нь бас яг бас тийм ингээд орж ирээд юм их болов гэж төвлөсөн шүү. За тэгээд ер нь болохоор сая нэг бид нар орж ирэхийн өмнө бичлэг үзсэн шүү дээ. Энэ бичлэгийн талаар бүгд бас гоё ярилцъя те. Яг ингээ юу болсон яг тэр үед. За ямар бичлэг юм болоо. Сая хараагүй те бид нар тэр нөгөө нэг манай дэлгэцнэр хойр гаргаад өгөө те. Заалаа манайхаа. Манай харуулъя. Хяхан болсон тэмцээнээс гарсан бичлэг байсан байна. Бас нэг дугуй алуулсан тийм явж байна. Уртлын нэг дугуйнд бодлоо алдаа нөгөө Тэгээ хүн амьдралын төлөө бол тийм. Одоо энд тийм харж байна тийм. За энэ манай хоёр уу? Үгүй энэ манай өрсөлдөгчийн бичлэг. За. Тэгээ энэ өрсөлдөгчдийн тухайд юу юм? Би болохоор та хоёрынхаа болов гэж бодсохгүй. За энэ болохоор яг сая мастер ралли гээд ралли уралдаан болсон 4 хоногийн уралдаан болсон нийт 2800 км уралдсан бид нар бүгд бүх тамирчид. Тэгээд ер нь би ч ралли 2021 оноос хойш уралдсан. Би амьдралдаа тийм амар хэцүү тэмцээн үзег уралдаан үзээгүй байсан. Олон раллид уралдсан. Энэ тэмцээн бол бүх тамирчдын хувьд төсвөр төвчээр бүгд бүх боломжоо ашигласан барайлахын тулд яг тэрний нэг хэсэг нь энэ бичлэг байсан. Тэгээд
Дүүбтэй хоёрын хувьд гэх юм бол яг энэхүү уралдаанд подиум хийн гэж орсон. Тэгээ яг хав техникийн асуудлаас бол яг хав бидний одоо тамирчид хэд бэлтгэлтэй байсан ч гэсэн техникээс болоод хойшлох тохиолдол зөндөө байгаа байраа ажиллах. Тэгээд саний ах маань болохоор тулгаа гэдэг ах маань байгаа. Тэгээ зураг co-driver болохоор бобо ах маань байгаа. Тэгэд яг юу болсон бэ гэхээр битээр яг дөрөвдөр явуулсан аахгүй хэдий. Тэгэл яг заа нэг 3 руу зүтгэчээ даа гэд яг энэ сүүлийн өдөр болсон бичлэг байхгүй. Тэгэд за жоохон ах маань хасагдах юм бол бит 3 руу орж ирэх гэдсэн аахгүй тий. Ах маань байрлаа хадгалахын тулд ингээд хүртэл орж ирсэн байна. Тэгээ ахта баяр хүргэе л гэж хэлээ да. Энэ бол үнэхээр бас хараад бол бишрмэр л хэсэг байл л дээ. Хүн бол ялыг гэвэл югаарч ялна гэдэг. Болгыг гэвэл тий болгодгийн байна гэдгийг бол харуулсан баталсан зүйл л дээ. Тэгээ ер нь бол ингээд ер нь хичнээн тэмцээнүүдэд ер нь оролцоод ер нь хичнээн сайхан гоё амжилтуудаас гоё ярилцээ дээ өнөрөө. Яг хичнээн тэмцээнд болсноо ерөөсө тоолж байгаагүй. Ер нь тэгэл тэмцээний оронд 7 хоногийн зайтай явдаг болохоор ер нь амрахч хугацаа байхгүй. Гэтэ ингээд тэмцээний оронд явахаар ингээд айгүй сайн ингээд дуршлаг хөрөмтөлдөг ингээд юмыг ингээд шинээр нь сурж мэдж аваад ингээд сурах юм ерөөс дуустгүй. Тэгээ миний хувьд амар сонирхолтой ингээд л яваа яж байгаа юм ерөнхийдөө ингээд айгүй надад аз жаргалтай санагдтыг. Амжилтуудаас бас ярилцаар манайхаа. Миний хувьд болохоор би чинь за яана одоо санахгүй амжилтуудаа дургах яриад. Хамгийн наана. Өнгөрсөн жил манай экиптэй өөрөө Нисекэд хамгийн анхны эмэгтэй экипаж болоод тий машинаар SSV англиар уралдаад эмэгтэйчдийнхээ ангилбиттэй өөр тэр хүн бэрэг эзэлжсэн. Тий. Тэгээд манай анрагч маань өнгөрсөн жилийн шинэ жилээр тий олон улсын хэмжээний мастер цолыг гаргаж авсан байна. За баяр хүргэе. Ямар хүмүүстэй хамт аваад байна. Манай спортын хувьд болохоор одоо ингээл 77 хоног болгоно нөгөө нэг юу яадаг гэж байгаа шүү дээ уралдаантай яадаг гээл. Тэгэнгүүт уралдахаас илүү яг уралдаанд бэлдэх үйл явц нь аягүй ажиллагаатай. Бид нар чинь давхар өөрийгөө бэлдэнэ, давхар техникээ бэлдэх байхгүй тий. Тэр чинь ингээд ганц өдөр бид нар уралдаа дуусчихгүй бусад спортыг бодох юм бол олон хоногийн турш яг нэг юмд анхаарлаа төвлөрүүлж уралддаг. Тэгээ бодонгууд одоо зарим нэг спортод ч одоо нэг сакс гэхэд одоо нэг 10-20 минут ч юм уу тий. Яа ингээд талбай дээр тоглодог. Спорт гингүүд нөө 3 минут нэг тэгэл юм уу тий. Тэнгүүд бидний болохоор ч яг өглөө гараал орой хүртэл. Яг нэг тэр тухайн юмдаа л анхаарлаа төвлөрүүлнэ. Өөр юм бодож болохгүй. Өөр юм бодох юм бол бидний эртэл одоо юу гэх яслаавар гэдэг ч юм уу тий. Тийм зүйл хүлээж идэг учраас бидний ерөөс хөнгөн хандаж болохгүй байдаг байгаа. Эрсдлөө аваар гэснээс манай хоёр тийм аваарт орж исэн тохиолдол ч юм уу нэг гинтийн зүйлээс эсвэл хайхрамжгүй байдлаас болоод ч юм уу тий. За бүтлгүүтлүүд юу байна те. Хамгийн ойрхон гэх юм бол яг өнгөрсөн жилийн яг саяны уралдаан дээр яг эхний өдөр бид хоёр нилээн урагшаа жоохон би жоохон сэтгэл зүйн үед жоохон яаруу гарцсан. За. Тэгээ урагшаага жоохон яарад гарцсан. Тэгэнгүүтээ тэр чи яг гараанаас гараа 20 хэдэн км байсан баг. Манай дүү надад анхааруулсан байхгүй. Бид нар ч нөгөө зураг уншиж уралддаг. Одоо co-driver-ийн үүрэг нь тэр. Тий, одоо ингэж явах юм биш үү? Одоо энд ийм юм байгаа шүү гэл. Тэгэл надад дүү маань анхааруулж ирсэн. Тэгэл би сонсоогүй замаа харсан. Тэгэл урд том жалга гарч ирсэн. Тэгэл нөгөө реакцаараа шууд ингэж дарсан чинь одоо энэ SSV гэдэг машин маань өөрөө айгүй юу байхгүй юу? Одоо өндөр хурднаар баг градусаар ингэж засаж явдаг машин. Огцон мэнх юм бол машин шууд хөмөрдөг байхгүй юу? Тэгээд тэр хөмөрлөөс болоод нэг онголтчихсэн. Нэг машинаа нэг эргүүлж авч байсан. Манай юу тэгээ гайгүй юу? Гайгүй. За. Одоо дахиж хэмжүүл болохгүй. 근데 одоо дахиж юм болохгүй. Албанасаас оруулсан. Дүүг үргэлж сонсоо. Нэг дөрөвтэй болцоодаг дээрээс. Ингэсэн аахгүй. Ингээд нөгөө нэг ах нар манай юу чи та хоёр урагшаа сайн явъя гэвэл чи дүүгээ анараа багт хэлтрүүлээрэй гэж. Ерөөсөө нөгөө нэг баг болох хэвээр. Тий. Яг зөв тий. Түрүү ингээд co-driver гэж ярьсан шүү дээ. Тэгээ одоогийн байдлаар өнгөрсөн тэмцээн дээр анар маань яг жолооч хийгээд чи маань болохоор co-driver гэсэн тий. Ерөнхийдөө бид хоёр байнга тийм явж байгаа. Би яг заримдаа солиод ээлжилтийн болов уу гэж бодсон. Үгүй. Тийм байхгүй юу? Уралдааны юм туршдал тэгж болохгүй. Гэтэ одоо цаашлаад би коучороо шөөрөө бас бэрэ гэж бодож байгаа байхгүй юу. Одоо би одоо байраа солино гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэл за нэг reverse хийгээд ингээд
арай өөр байх нь уу? Аль нь илүү байх нь уу? Аль нь илүү байх нь уу гэдэг. Бид чинь хамтаараа л амжилт гарах гэдэг шүү дээ. Тэгээ ер нь ингээ сая би сонсоод байхад ингээ айгүй олон нэр томьёо бидний мэдэхгүй нэр томьёо гараад байл та. Тэгээ бүгд бас энэ спортт нэр томьёоднаас ингээ энэ нь ийм спортын одоо төрөл байгаа даа тийм энэ гэд нэг хэлээд өгвөл тийм сая болохоор та хоёр ингээ хамтдаа явдаг нэг байгаа тийм. Тий хамтдаа яваад байгаа нь болохоор машин дээр нөгөө нэг SSV гэдэг байгаа шүү дээ. Тий тэр нь болохоор нэг нь болохоор ингээд бариад явчин нөгөөдөг нь ингээд чиглээ замын заагаад ингээд co-driver гэж одоо иш дүрэн гэсэн үг. За тэгээ бусад төрлүүдээс ярих юм бол индоро гэх юм бол одоо цохиомл бартаа тийм гой юу гэж нөгөө нэг бетон өнтер тавьсан дугуй дээр тэгээ давхар нөгөө асфальт дээр байгалийн бартаа уул дээр хад дээр гэл тийм цохиомл ингээд зассан. Тэрэн тэгээд юу ус орондоо ч юм тэмцээний самаараа өөр ээж болно. Тэр нь одоо 3-4 км зам байдаг ч юм уу. Тэрийг одоо ингээ 3 тойроод ингээ 2 гараагаар уралдах. Эсвэл нэг ингээ 20-оос нэг 30 км зам засаад тэрийг одоо агаас бэйц хүртэлгээд тийм ингээд бартаатай замаар яваад уралдаж тийм бэрэ байхыг индоро гэж хэлж байгаа. Тийм индоро болохоор ерөнхийдөө мотоциклтайгаа нилээ сая техник зүйлтэй сайн харьцдаг хүмүүс тийм ивэр явдаг тиймэрхүү төрөл нахгүй юу. Хурдтайгаас илүүтэй ивэр явдаг. Тийм илүү техник шаардсан төрөл нь мотокросс нь болохоор одоо яг нөгөө нэг бартаатай тойрог замын уралдаан гэсэн үг. Одоо 20 минутад нь нэмэх нь 2 тойрог гээд хин тэр тойргийг одоо юу 20 минутын дотор тэгэл хин баг тойрох нь баг хугацаа тойрох нь тэрэнд төрүүлдэг. Тэгээд баха гэдэг төрөл нь болохоор одоо яг кросс индоро идрийг холцсон төрөл ахгүй юу. Тэгээд арай урт, километр нь арай урт. Зөв ралли гэдэг нь болохоор одоо та бүхэн мэдүүлэхэд Дакар ралли гэж олон хоног 14 хоног марафон шиг ерөөсөө амрахгүй тийм үргэлжлээл тэр төрлөн гэсэн үг. За ралли гэснээс миний нэг сонирхдаг юм. Ралли донд за одоо юу лээ шөндөө амраад үгүй эсвэл хамаагүй лөө. Одоо тухайн өдөрт нэг километр заачдаг байхгүй. За өнөөдөр нэг өглөө хурал дээр ингэж хилдэг юм. За өнөөдөр тэдээс тэдэн километрийн хооронд уралдана. За өдөрт нэг хамгийн багтаа нэг 500 км уралдан тамирчид. Тэгэл тэр тамирчин сайн явж ирэх юм бол эрт ирээд эрт амарна. Муу явах юм бол оройтж ирээд тэгэл амрахгүй л гэсэн үг шүү дээ. Ерөөдөө. Тэгээ маргааш өглөө дахиад нэг цагаас үргэлжлээ гараа явах. Тэгээ ерөнхийдөө сэтгэл зүгээр хамгийн их тоглолт хийдэг төрөл нь болохоор миний хувьд бол ралли. Тийм баха. Удаан хугацаагаар байнгын давтамжтай ингээ яваад идэг болохоор тий. Олон хоногийн туршууд яг нэг темпээр л өөрийгөө барина гэсэн үг шүү дээ. Тэр л хамгийн. Тэгээд ер нь яг тэр үед яг тэлтрүүл бас хэцүү л баг тий. Бойл би. Бид нар чи их тэлтрнэ. Игчдүүс болохоор чи төрсөн игчдүүс болохоор чи тэгэл янз янзын болно шүү дээ. Тухайн зам тий. Тэгээд ер нь бэлтгэлийг ер нь хэрхэн яаж баазаадгөө тий. Тэр талаас бас яриул л тий. За, алчаа ярих уу? Та. За. Миний хувьд болохоор одоо бид нар чи яг хавар 100 гэсэн л улирал уралдаж байгаа юм. Улирлын чанартай спорт учраас. За намар өвөл бол тэгээ заалны бэлтгэлийг одоо бидрийг ингээ хүмүүс харангуут зүгээр л юм барайл дээр нь гарчдаг гэж бодоод байдаг. Яг үндэ үгүй. Бид нар яг адилхан бусад тамирчтай адилхан заалны бэлтгэлийг, хүчний бэлтгэлийг, хөнгөний бэлтгэлийг, тэр чинээс төсвөрийн бэлтгэлийг, ажиллах чадварын бэлтгэлийг. Тэгээ яг хуу дулаараа дэрэнгүүт адилхан одоо нөө техниктэйгээ харьцах бэлтгэлүүдэд илүү хийдэг. Яг хоо заалны бэлтгэл нэг 7 хоногт нэгээс 2 ч юм уу тий. Тэгээ бусад үед бол ер нь техниктэйгээ харьцах бэлтгэлүүд тийм. Одоо уралдааны үеэр хэрвээ машин техник ямар нэгэн доголдол гарвал тэрийг одоо өөртөө янзлаа шууд үргэлжлэх явна гэсэн үг шүү дээ. Одоо тэр дугуй хүртэл ингээд солиход хүртэл тэр чинь яг үндэ одоо нөгөө бид нар фитнес дээр очиад нөгөө хүнжин өрөвдөг яг тэрийг бэлтэж байгаа гэсэн үг байхгүй бид нар. Нэг адилхан тий. Тэгээд гэмтэл техникийн одоо хоёрын уралдааны туршид тийм одоо өөрсдөө сольж исэн юм те моторын доголдол ч юм уу эсвэл дугуйнаас дугуйл хаяхаа хагараад ингээд сольж штэ. Тэрнээс өөр нэг тийм моторын доголдол ч юм уу өөр нэг тийм асуудал гараад өөрсдөө яг уралдааны энийг гэдэг яг янзлаг байна. Бид хоёрын хувьд болохоор за одоо жоохон санаа завмаар л ингээд байна. Бид хоёр яг машинаар одоо нэг баг болж уралдаад 2 жилийн нүрийг 2 дахь жилийнхаа нүрийг үзэж байгаа. Тэгээд ер нь яг одоо залуу тамирчид гэж явж байгаа шүү дээ. Ер нь бид нар чинь дээр одоо өчнөө олон жил уралдсан ах нар байгаа. Яг хоо саяны уралдаандараас одоо нөгөө юмаа мэдэж эхэлж байгаа байхгүй. Машины маань энэ энд байдаг юм бэ? Ингиж засах хэрэгтэй юм байна гэд тийш мэдэж эхэлж байгаа. Тэрнээс өмнө бол бид хоёр чинь одоо ер нь цагаан гартангууд байлаа шүү дээ. Ахаа тэр нэвдэрсэн энэ нь яг уу инхүү гээл тэгээд ах нар маань туслаад яадаг. Тэгээ одоо ер нь бид хоёр одоос нэг
гар доорх нэг жижигхэн эвдэрлүүдийг засаж сурж байгаа. Тэгээ цаашдаа яг тэгээ болох байхаа мундаг засдаг болох байхаа машина. Тэг нь ялч энэ юу дуурайд байна? Тэр юм шүү. Одоо барыг тэгдэг болсон шүү дээ. Сэний уралдааны яваад за энэ яг ингэчлээ дээ гэдэг. За энэ юм шиг байна да гэдэг гадралдаг болчиход байгаа байхгүй юу? За энэ ингэж дуурайд 20 минут болох бол ингээм биш шүү. Тий, яг тий. За тэгээд ер нь одоо бас дараагийн нөгөө тэмцээнүүд ер нь байгаа юу? За одоо ер нь ямар тэмцээнүүд бэлдэж байна те? Одоо юу 7 сарын 24-нд Ара дээр Архангад Индород уралдах чаа. Тэгтээ бас нөгөө нэг юу манай кросс дээр энэ жилээс нөгөө MX League гэж явж байгаа. Тэр нь яг 24 25 дээр хамт давцсан байлээ. Гэтэ би Индоро дээр хүч үзэн гэд шийдсэн байгаа тий. Одоо нөгөө нэг олон төрөлд болохоор яг нөгөө тэмцээн давцах тийм юмнууд тохиолдол ерөнхийдөө нэлээд гард юм аа. Нэлээд гардаг. Тэгэл аль сонирхолтой алинд нь би илүү болцоотой нэгээрээ л битээр сонгоо явчих. Одоо манай хоёр ч маш олон төрөлд уралдаг штэ. Тэр дундаас ялч нэг улс дотроо нэг ранк байдаг бах тий. Манай хоёрыг өөрсдийнхөө тэр өрсөлдөг төрлүүд дээр хийдгээрт бичигдэж байна. Хит гэж бодож байна. Гэж бодож. Энд нэг гэж орж ирж байна. Яг хөө бит хоёроос ингээ гадна ингээ нөгөө нэг манай эрэгтэй тамирч байна өөртөө айгу мундаг штэ. Тэнгүүд зоолтой бол бит хоёрын урд бол би баг нэг барагцаагаар бол гарын 10 уранд багтар хүмүүс л байгаа л ч үзэж байна. Яг эрэгтэй хүмүүстэй харьцуулахад тийм бол харьцуулахад. Эмэгтэй хүний хувьд бол бит хоёр бол угаасаа 1 2 гэж яригдах хүмүүс аахгүй юу? Эмэгтэйчүүд дондоо л тий. Уу гайхалтай. Бартан байна. Саяас удахгүй 7 сарын 20-нд нэр тэмцээн болгож байгаа. Олон улсын тэмцээн манайд хэр явдаг вэ? Тий. Олон улсын тэмцээн гэх юм бол одоо 8 сард Монголд Нисики гэдэг уралдаан яриад байгаа шүү дээ. Энэ болохоор Монгол Япон хоёрын хамтарсан уралдаан баггүй. Тэндээс одоо Дакарт уралддаг хүртэл тамирчид хүртэл урилгаар ирж оролцдог. Тэр чинь олон улсын уралдаан гэж явдаг. Тэгээд би тэр уралдаанд болохоор 2023 оноос хойш уралдаж эхэлсэн. Тэгээд тэрэнд анхныхаа уралдаанд мотоциклаар уралдаж финиш хийжсэн. Тэмхтэй ангилтай тэргүүн барийг авч ирсэн. 24 онд автагаа машинтай урдаж нэг их баг болж уралцсан. Тэгээд 25 онд дүүтэйгээ нэг баг болоод машинаар уралдаад эмхтэй багтаа нэгдүгээр авсан. Тийм амжилттай байгаа тэр уралдаан. Тэгээ анхных нь түүхэнд. Тэгээ түүхэнд Монгол багаас эмхтэй тийм баг орж байгаагүй юм билээ машины төрөлд. Финиш хийж орж байгаа. Финиш хийж орж байгаагүй. Тий төрүүлээ. Тэргүүн барьцсан. Гайхалтай баяр үргээ хоёроо. Ямар мундаг юм бэ энэ ч одоо ийм юм эхэлж ярил л та манай. Тэрчээ гэдэг юм амар юм дараа хуу хичээ гэдэг ба ингээ. Тэрнээс яаж байгаа юм манайхаа ингэ бидэнд амжилт хэрэгтэй байна. Амжилттай ярьцгаая. Тэгээ бүгдээрээ чи сайхан ингээд энэ үед бол жинхэнэ өөр өөрсдөө амжилтаар бас бахархаж те. Тэгээ юу туу даван туулсан хөдөлмөрийнхаа үр шимийг бас бүгдээрээ ярилцаж суух ийм сайхан мөчөд дээрээ цугласан байна. За өөр сайхан амжилтуудаас гоё ярилцвал те. Эсвэл ер нь гоё амжилт сургамжаас ярилцъя л да тий бас нэг ер нь ингэж болдгоо юм байлээ те гэж би бодож ирсэн ч юм уу. Манай ихчлээ юу гэсэн дуршлагтай намаагууд бол тий намаагууд бол ерөнхийдөө 23 оноос 22 оноос ерөнхийдөө раллигаар хичээлж эхэлсэн. Тэнгүүд ер нь ралли дээр би өнгөрсөн жилээс орж ирсэн болохоор хичээсээ ер нь айгүй их юм суралцж байгаа. Тий тэгээ би бас нэг юм анзаарсан байхгүй. Манай ихч нөгөө нэг бид төр чинь нөгөө машин тамд уралцдаг шүү дээ. Тэнгүүд ингээ бодсаахгүй надаас арай өөр хүнтэй байсан бол арай нэг учиртай галзуу явах, арай нэг хурцтай явах гэж бодсон байхгүй. Тэгэд нөгөө нэг наа дүүгээгээ жоохон хайрлаад гамж яваад идэв юм шиг үлээ. Тий, тэгээ би бас жоохон айдас баг зэрэг айдастай тий. Одоо нөгөө нэг яг тэр бодлоо болохоор одоо яг миний төрсөн дүү миний ажил суугаа явж байгаа шүү дээ. Тэгээс би юмд хөнгөн хандаж болохгүй өндөр хурдан дээр явж байгаа учраас бас нэг жоохон хайрлаад байна шүү дээ. Бас нэг тийм алдаа гарахгүй гээл. Яг хөө тийм бодол байгаа. Гэтэ анин аль чадгараа л явж байгаа дэрэг. Зүгээр ихчт нь галзуурсан юм байгаа. Тэр манай хоёроос нэг хамт цогоо явж байнгут нэг ялангуяа раллид оролцож хахад урт хугацааг цуг өнгөрөөж байгаа тий. Тэгээ төрсөн ихчтэй хоёроо хоорондоо муудалцах юм гаргадаг ч юм уу. Тэгээ нэгнийгээ ихчин ч юм уу дүүн ч юм уу аль нэг нь уурлаа стресстэй ингээд юу н жоохон фокус алдах гад ирнэ штэ. Тэгмут нэгнийгээ яаж одоо тайвшруулдаг вэ ч юм уу. Заагаад тий. илүү
нэгнийгээ тайвшруулж зүгээр л дуугаа орооч тийм дөө. Шо дуугаа орооч. Тэгээд хэлж байгаа тэгээд за дугаа би 6 уншиж чинь гэдэг. Би 6 дугаа би уралдаж ийн гэж тэгээд явчихсан. Тэгээ баринд турсаа за дугаа ялцлаа. Тэр бүх юм ингээ алгуулсан. Тэгээ мартагдсан байна. Сайн явчлаа ш тий гэж. Өнөөдөр сайн явчлаа ш тэгэл тэр нөө зам болсон бүх юм мартчихдаг. Баринд орж ирэл за хоёул өнөөдөр сайн л явлаа штэ. Маргааш тэгээ гэл нөө очоод тактика яриад тэр мэрийг чи бүгдийг мартцсан байдаг баринд орж ирэнгүүт. Би ч нөө тэмцээнд орж байгаа асар том төвлөрлийн тэмцээнд орж байгаа болохоор хэрвээ нэгэн жоохон стрессчих юм бол нөгөөх нь хурдан гэсэн нэг буцаагаад төвлөрүүлээд ингээд энийг дарж өгд юм бол гэсэн чи зүгээр хайчт юм ба штэ нэгнийгээ. Тэгээ ер нь ингээд юу гэмдэ бэ одоо ингээд дөрөвгөө ингээд даашлаад авах хэцүү тиймээс гоё өөрөөгөө ингээд дугайлгаал за амраа чи уралдаж байгаа сайн урагш явах хэрэгтэй. Тэгээл тавьширч. Гол чухал зүйл нь уралдаа ингээл тий. Тий. Аха. Сайн интересээ нэр юм ихчээ. Яг тэгсэн юм уу ихчээ. Тэгээ тэгдгүм даа. Яа. Бид яг худлаа яриад байна. Гэтэ яг энэ тэмцээн дээр болохоор бид хоёр арай нэг уучраа олоод тийм хөөс бол нэг дээртэд арай нэг ам өрийнхэн гайгуугаад уралдаан дээр. Тэг яг нэг юм нэг баг гэдэг юм амар ойлгож эхэлж байгаа. Тий. Хүмүүс манай ах нараас ойлгоод энэ хоёр ч одоо нэгнийгээ жоохон барай эзчүүдээ гэсэн аясаар нэг харсан юм шиг байгаа. Одоо энэ спортоор үргэлжлүүлэн ер нь хичээллээд ер нь явах уу одоо юу гэдэг нь те ер нь энэ спорт ер нь одоо тамирчид нь яг хэр урт хугацаанд замнал нь явдаг вэ? Тэр бол яг өөрөөсөө хөөнөөс шалтгаална. Тийм. Үнэхээр ингээд тийм бие бэлтрэн ингээ байгаа тийхийн тэгэл болцоо найвал тэгэл өөрөө сонирхолтой бол хідэн ч ер нь 60 маар байтгаал тий хүргэн. Тийм манай одоо ралли дээр хэлсэн шүү дээ. Заяа ах маань одоо 60 эзтэй амар уралдаал айгүй лагл явж байгаа. Тэгээ би бас өөрийнхөө хувьд бас яг заяа ах шиг л харж байгаа. Тий ерөнхийдөө ингээ болцоо найвал тэгэл энэ ялтлал тий уралдаал гэж. Эмээ раллид явчаад ирээ. Миний хувьд гэх юм бол харж байгаа зүйл гэх юм бол угаасаа эхлүүлсэн бол эцсийн үзнэ. Тэгээд хамгийн том зорилго гэх юм бол угаасаа Дакар ралли. Одоо техникийн спортын одоо манайх ч олимпиад ордог хөрвөлжтэй. Бидний хувьд бол олимп гэж яригддаг. Уралдаа. Тийшээ мэдээж дүүтэйгээ хамт орохыг зорж байгаа. Магадгүй баг Азаас анхны эмэгтэй баг гэж орох бах. Тэнд ер нь Аз эмэгтэй баг орж байгаагүй. Ер нь дандаа л Европоос орж идэг. Европ, Америкээс ордог тий. Тий. Тийшээ зорж байгаа. Тэгээ магадгүй угаасаа ялаал ороод ирэх бах та. Тэгэндээ. Монгол хатан ухааны Би юусе яг эндээс мэдрээд байна л да. Нэг юм аавар яваад байна. Нэг л ялчээ тий. Давхичээ тхүү гэх нэг тий. Чадна штэ гэл тий. Ер нь бол айгүй их хавар зуныг бол нэлээд өглөөдөг бах тий. Ер нь босод үед бол ерөөсөө яг ингээл нэг барьчмаар байгаа. Тэгдэг болтгоо болохгүй байгаа тий. Тэгдэг ерөөсөө нэг тэгдэг бах тий. Тэгээд ер нь бол ингээд бэлтгэлийн үеэр гэсэн тэмцээний үеэр ч гэсэн ер нь бол одоо хамгийн үндсэнтэй одоо зөвлөгөө өгдөг одоо коуч хийж өгдөг хүмүүс гэх юм уу тий. Ер нь одоо гоё багш гэдэг ч юм уу яг хинээс ямар зөвлөгөө юм яаж авдаг тий. Өөрсдөө юу тий яаж үлдэж чинь. Ааваас их зөвлөгөө авдсан шүү. Миний охин тэгэрээ ингээрээ одоо тэр хүн чинь өөрөө тамирчин байсан байгаа штэ. Тэгэл хамгийн үнэтэй зөвлөгөөг бол ааваасаа л авдаг. Одоо гоё бүгдээр аав ярьцгаая. Бидний одоо ингээл дүүптээр ингээл уралдаж ирчихэл уралдаандаа төвлөрүүл ер нь аавдаа нэг ингээд аваа баярлаа гэ хэлж чаддгүй ер нь нэг тийм цаг зав юу гэ. Тэгэхгүй завшаанч олддгүй гэх юм уу. Моментын таардгүй тий. Моментын таардгүй. Тэгээд энэ завшааныг ашиглаа. Тэгээд хоёр охиноо ингээд байнга ойлгож дэмждэг. Энэ хэцүү спортууд те ингээд бат арын даагаад хоёр охиндоо ингээд итгээд ингээд хичээлүүлдэг. Баярлаа аавда хайртай шүү гэж хэлье да. За жоо уянгалчлаа ойлголцлоо. За бид хүлээж ин аавда хэлэх үү. За алчи аавда юу хэлэх вэ? Манай аав ерөнхийдөө ингээд бит хоёрыг ингээд эмэгтэй хүн талаас нь ч гэсэндээ тамирчин талаас нь өөрийнхөө охин гэдэг ингээд бүх талаас нь ингээд айгуусан ойлгодог. Тэгэл айл болох бит хоёрт ингээд юм өрөхгүй юмыг хөнгөлж өгдөг. Тэгээ бит хоёрыг сайн аваасаа гэсэндээ ерөнхийдөө ингээд бит хоёрыг ер нь айгуу сайн халамжтай хайрладаг. Одоо эмэгтэй хүнд бол бас ер нь жоохон хэцүү спорт шүү дээ. Тэгээд аль болох заав нэгч, аав нэгч, миний хоёр их амарчий гэл. Тэр хүмүүс бол зарим нь жоохон ингэж боддог биш болоо. Ингээл хоёр охиноо ингээ уралдуулж явж байдагс танаа чи ирүүл хүн биш ээ. Ингээл тавь гэл гаргаа явуулчих гэж боддог. Гэтэ яг өндөөгүй аав ингээ бит хоёрын ралли дэвцээ ор ингээл бүр зүрхэн шигтээс очих яаж байгаа болоо гэдэг ингээ бүр толгойн өвчин болцсон бүр айгүй тий санаа зүг. Би нэг анх
раллид уралдаж эхлэх гээд ер нь ралли гэж яг ямар уралдаан байдгийг ингээд аавыгаа дагаж явдаг болсон байхгүй. Эхлээд механикаар нь за энэ уралдаан яг ямар шиг уралдаан ингээд тэгээд аавыг өглөө ингээд гараад өгөн. Тэгэл аав ирэхгүй ангу санаа зовол яц юм бол гэж яг тэр мэдрэмж яг аав бол бүр тэр мэдрэмжийг хэцүү авч байгаа. Бүр хоёр охиноо нэг машин цуулга явуулсан. Зарин дээ. Тэгээ яг юу ч болчих юм лээ гээл. Айгу олон ер нь тэгэл юм болно л. Тэр өнгөрсөн жил нөгөө нэг өнгөрсөн гэсэн шүү дээ. Тэрэн дээр наав нь яаж хүлээж авсан? Би шууд заацсан гэсэн. Тэр гоё хөвчлөлтөөс. За яриараа байна. Тэр нөгөө битээр өнгөрсөн аахгүй юу? Яг өнгөрчөнгүүд нэглээгөө шууд харж байгаа аахгүй юу? Харчингууд шууд машинаа унтраагаад тийш гайгүй гэдэг. Тэгсэн чи би дооронд дарагдчихсан. Манай ч дээрээс гараад тэгээд нөгөө хойноос тамирч дэрж байгаа штэ. 5-6 тамирчид нөгөө бөөгнөр машинаа босох гэсэн чинь нөгөө нэг өрөхгүй дийлэхгүй. Тэгээд за хаа та нар өөртөө нөгөө цагаа бодоод уралт тэгээд бит хоёр ингэ яаж чад ингээ аав ирж байгаад тусламж дуудаад нэг авчнаа гэл. Тэгэл аавыг дуудсан чинь нөгөө нэг аав ирэхгүй удаа гэсэн чинь нэг портрет авахсан маань утга яах. Тий. Тэгэл харж байгаад ийлээ хоёр ингээ унгаа зэрэг босч чадахгүй юм чинь. Таны машин ч босч босгоно штэ ахын дүү ямар асуудалгүй тэгэхээр нь. Тэгэл манай тэр ах босч хөчөлдөөлөө тэр за болж болсон. Одоо явъя гээл. Тэгсэн чинь манай аав хүрээд ирсэн. Хүүш та хоёр чи хайч чуу гэд. Харин тий. Явцаа гэд. Явцаа гэд. Бид нөө аав нөө хөдлөлөө гэдгээ хэлээгүй. Шууд нөө уралдаж байгаа болохоор шууд гараад дахиад яваад өгсөн. Босонгуудаа шууд. Тэгээд угаасаа тэмцээнд байгаа хүмүүс ч яг шууд л хүй цаг яасл гэж. Энд цаг алдахынд бол тий цагтаа уралдаж байгаа хүмүүс юм чинь. Тэр их цаг алдсан баг те ер нь бол. Цаг их алдсан. Тэр тэнд баг нэг цаг болсон. Цаг 30 минут бол болсон. Цаг 30 минут болсон. Тэгвэл хамаг цаг явсан юм шүү дээ тий. Маш их цаг явсан байна. Мастер алгийн сая цаг бол бүр амар явсан. Бид хоёр чинь 2 дахь өдрөөс авах бол сүүлийн өдөр хүртэл фактлс болохоор. Тий. Уралдааны эхний өдөр л гайгүй. Саяны уралдаан байгаа шүү дээ. Тий. Уралдааны эхний өдөр л бид хоёрын техник ер нь бүх юм гоё байсан аахгүй. Зөв. Хоёр дахь өдрөөс эхлээл ерөөсөө кино шиг юм болоод өдөр болгон шинэ асуудалтай нүр тулж байгаа юм чинь. Тэгэл хоёр дахь өдөр нэг жоохон ингээл ингэж эхэлж байгаа шүү дээ. Ингээл уул нурагшаа явмаар байдаг машин маань болохгүй гаддаг. Тэгэл 3 дахь өдрөөс нь бол дасан зохицоол за 50 бай гээл ийм юм болж л байдаг гээл тийм болгон дээр ч одоо ингээл фильтрэл өөрийгөө ингээл явал тэгэл угаасаа явахгүй. Улам бүр байхгүй болчих шүү дээ тий. Тэгээ зайл болох өөрийгөө гоё 50 байлгаад за засч штэ. За явчих штэ гэдэг байдлаа сандж байгаа. Би нэг айгүй гоё асуулт надад байна. Одоос үзэж байгаа маш олон хүмүүс байгаа ах, дээрэс нь үзэх эмэгтэй хүүхдүүд ч байгаа ах тий. Тэгээ бас ер нь эцэгнэр ч харж байгаа ах. За тийм учраас ингээд та бүхнээс хэлэхэд яг энэ мотоспорт тий. Энэ спортоор хичээлхийн давуу тал за мөн дээрэс нь эмэгтэй хүн бас хичээлж болдсон шүү тий. Ер нь энэ одоо хүүхдүүд ч гэсэн охтууд ч гэсэн үзэж байгаа ах. Тэг хичээллийч гэж бодож байгаа төрж байгаа мэдрэмжүүд байгаа ах. Тэнд нь бас та бүхэн ийм байдаг шүү гэдээ гоё зөвлөөч. Тийм миний хувьд болохоор эмэгтэй хүн эргэждэг бодлоороо илүү хайхамстай илүү юмд ингээд хянуур ингээд нямбаа нэгт харанцдаг. Тэнгүүд яг тэр талаасаа бодох юм бол ингээд эмэгтэй хүн илүү амжилт үзүүлэхээр л би боддtiin ялцчихв. Тийм яг эргэжтэй хүмүүс чинь нэг юу лээ амбисаа шиг зөөр нэг бүхнээ бараг зөөрүүлчтэй. Тийм эмэгтэй хүмүүс болохоор яг нэг цаана ямар үр дагавар үлээж байгаа вэ гэдэг жоохон боддог гэдэг байна. Тэнгүүд эмэгтэй хүн яг нэг техник зүйл болохоор техник зүйлтэйгээ сайн харьцдаг байхад ерөнхийдөө тий болдог гэж хэлсэн шүү дээ тий асуудалгүй гэж бодож байгаа. Миний хувьд болохоор за юу гэж хэлвэхээр зүгээр л оролдоод л үз гэж хэлэндээ сорж байгаа хүмүүс нэг гоё мэдэрсэн байхад тэгэл гарна гэж байхгүй энэ спортоос. Энэ спортоос бас нөгөө авсан гоё зөө спорт болгоныг хатуужл мэдээж ирсэн суулгадаг тий. Тэгээд ер нь бол энэ спортоос авахад юунд аягүй их гоё даваа талууд гарч ирдэг тий. Яаж л нэг 40 минут болсон ч болохгүй. Тий юмд хизээж бууж өгөхгүй тий эцсийн л үзнэ гэдэг тийм яг юм байр шүү болгосон юм болов төсвөртэй төвчээртэй юмыг заавал эцсийн үзнэ. Амар тийм дайчин зан суулгаж өгдөг. Одоо энэ эдгээр зан чанарууд бас бусад зүйлсүүд дээр ер нь хэрхэн гарч ирж байна тий та. Тий хичээл номон дээр хичээл номон дээр тэл амьдрал дээр гарч ирнэ шүү дээ. Зохион байгуулалт гэдэргээл тий. Ер нь одоо та хоёр маань бас одоо яг мотоспорт гэхээс гаднаас энгийн амьдрал бас яг ямар хөө амьдрал өрнөж байна тий. Тий би барилгын инженерээр сурдаг байхгүй юу. Тий HTC одоо 4-р курст орж байгаа. Тэгээд одоо яг мэргэжлэр ажиллаад тий суралцаа дадлагыг явьж байгаа. Тэнгүүд тэгээд би ингээ анзаарсан байхгүй миний амьдрал ерөөсөө юм шороо каск хоёроос ерөөсөө салахгүй юм гэдэг. Тэр би бас өчтөр миний төрсөн өдөр асаахгүй тий дүү хүлээгээд төрсөн өдөр. тий за баярлалаа тий.
Тэгсэн чинь ингээл манай дүү ингээл амар ядарсан орж ич юм барилгын каск маск ус. Хоол ус нүү шороо шахаа болсон. Тэг хүүе чи гээл тэгсэн чинь янарч ерөөс миний амьдралын шороноос ерөөс салахгүй нэгээл энэ каск маскын одоо энэ хийдэг ажил маань чи юм боллоо гээл тэгээд Тийм биш үү те. Манай хүн үү? Би болохоор бас шүтэст IT инженерээр сурдаг. Арай каскаас арай олдсон. Арай олдсон тий. Тэг би одоо ихтэй боддгийн механик инженерээр сурчдаг байж юу гээд. Уул нь одоо техник тэгээ юу гээд. Улам билээ ойртох байсан байж тээ. Гэтэ яг сурна гэж бодож байгаа тэр мэдлээ бас. Тийм шүү дээ. Дахиад сурч болно. Тий. Тэгээд бас бидний нөө нэвтрүүлгийн цаг дуусч байгаа гэдгийг бас команд авч байна. Тэгээд та бүхэн маань дахиад нэг юм ярих гэснээс. За тэгээд ер нь бол энэ мотоспортоор хичээлээд та бүх хоёр маань ч гэсэн нэлээд сайн амжилт үзүүллээ. Тэгээд энэ бас анхны бас эмгтээд болсон эдрийг сонсоход бол бүр үнэхээр гоё огшлоод. За тэгээд ер нь бол огтод та мөрөөддөг. Одоо ер нь бол та бүхнээс л нэг юм гоё дотоод тэр нэг хүсэл мөрөөдлөө чинь бас нэг гоё сонсъё те бүгдээрээ. Ер нь ямар мөрөөдөлтэй вэ те. Тэр мөрөөдлүүдээс бас ярилцвал. Йоо би баг байхасаа нөгөө нэг юу гадаадын ингээд нөгөө үйлдвэрийн нэмэрч байгаа штеп фактор тийм тэрийг л харчаал. Йоо ингээд санаа зовх юмгүй ингээд уралдаал тийм амжилт үзүүлээ явж байгаа амар гоё даа гэл. Тэр мөрөөдөл би эзэж аягүй одоо ч гэсэн яг тэр ингээд боломжтой гэж би боддог. Хичээвээ тийм оролдоод үзье гэж боддог тэр мөрөөдлөө. Одоо тэгэл яг багасаа хүсэжсэн мөрөөдлийнхаа амьдралаар л амьдарч шүү. Яг одоо тэгж бодчихсон. Яг би ийм л эмгтэй хүн бол ийм л юм хийж амьдрна гэж боддогс. Яг тэр амьдралаараа л амьдарч. Заашгүй. Би яагаад ингэ мөрөөдөл сая асуусан бэ гэхээр нөгөө манай энэ терминал нэгтгийн студ маань их гоё аавратай. Яагаад тэгэхээр ингэ орж ирсэн хүмүүс нэг би нэг жилийн дараа ингмээр байгаа эсвэл 2 жилийн дараа ингмээр байгаа. Миний мөрөөдөл нэг юм байдаг юм аа гэд хэлсэн хүн болгоо ер нь бол дахиж орж ирдэг байхгүй. Дахиж орж ирээд за нөгөөдгөө биелүүлсэн шүү гэдээ яг тэгдэг байхгүй. Тэгээд тийм учраас айгүй хөөрхөн та нараас асууж байгаа юм. Тэгэхээр та бүхний мөрөөдөл биелнэ гэдгийг би та бүхэнд хэлье. Баярлалаа. За тэгээ бидний бас нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ирсэн гоё үнэтэй сайхан туршлагуудаас ярилцаж өөрсдийнхөө талаар те бас нэг спортын талаар гоё сайхныг нь хуучилсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд 2026 онд те гал морь жил гарцсан байна те гал шиг дүрлцэж морь шиг сайхан дахиад ярилцж байна. Баярлалаа. За баярлалаа.